Энэ өдрийн минь төргий. За графийн хамт олноос ер нь эрчим хүч дулаан чи энэ үйл яах гэдэг юм бэ гэдэг мэдээж хүлээлттэй сэдв бол сая бас жижиг хэмжээний асуудал садал гарсан гэдгийг эрчим хүчний хүмүүс хэлжлээ. Тэгэхээр үн нэмсэн гэдэг дээр иргэд аягүй сайн мэдээлэлтэй байгаа. Цааш энэ салбар яах гэж байгаа юм бэ гэдэг дээр ямар бодлогын шинжилэл цааш тэгвэл ажил нь яаж хийх вэ? Үнэ бол амжилттайгаар нэмчихсэн биз дээ. Тий, яг үнэ нэмэхдээ одоо нэг хэсгийн л нэмсэн, цалгаанаа л нэмсэн, дулаанаа олгоожуулсан шүү дээ. Яг мэдээж хэрэг иргэдийн төрөвчтэй шууд ярьж байгаа болохоор энд ч таалагдаагүй нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талаас олон жил хиймлэр тарифа барьсан. Тэрнээс болоод энэ салбар чинь тэр чигтээ ашиггүй ажилдаг. Тэгээд нөгөө хөрөнгө оруулалт ашиггүй салбарт хэн хөрөнгө оруулах юм бэ? Тийм үстэй хөрөнгө оруулахгүй шүү дээ. Тийм болохоор ингээд олон жил явсаар байгаад одоо тэр харамсалтай осол гардгийн үзэндээ үр дагавар нь тэр болж байгаа байхгүй. Одоо 10, 20, 30, 40 жил зогсолтгүй ажиллаж байгаа зуухнууд бол тэгэл чи настай юм чинь асуудал үүсч л байгаа байхгүй. Цаашдаа болохоор гэхдээ нөгөө талаас за тариф нэмлээ гэдэг чинь компаниудын борлуулалт нь өссөн гэсэн үг тийм. Одоо компаниуд юу хийх ёстой гэхээр зардал тал дээр ажиллах хэрэгтэй. Ерөөсөө зардлаа танах, оронтой бүтцээ цомхон болгох, оновчтой болгох, үргүү зардлуудаа таслан зогсоох, тийм. Худалдан авалт хийх юм бол одоо компанийн ашигт ажиллагаанд эргээр нөлөөлдөг худалдан авалт хийх. Одоо жишээл төрийн өмчийн компаниудаар маш их хэмжээгээр ингээд нэг бараа материал нөөцлөдөг, тийм. Хэрэгт хэрэггүй тэр нь тэгэл олон жил складд нэвцээр байгаа л чанар нь мууддаг ч юм уу одоо тэгээд байхгүй болдог. Одоо жишээл 2024 оны санхүүгийн тайлангаас харахад нийт одоо Эрчим Монголын харьяад байгаа компаниуд 680 тэрбумын худалдан авалт хийсэн байгаа байхгүй. Чи бас их мөнгө шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо Эрчим Монголын гол ач холбогдол нь юу гэхээр бид нар энэ компаниудын бүх санхүүгийн тайл мэдээллийг аваад энэ дээр анализ хийж байна. Борлуулалтын орлого нь маржин хэдийн, тэ, ашиг нь хэдийн, өөрийн хөрөнгийн өөж нь хэдийн. За энийг яаж бид нар сайжруулах ёстой юм бэ гэдэг гол одоо Эрчим Монгол компани зорилго нь энэ. Хоёрдугаар засаглалын сайжруулах. Одоо нуугаад юу хөө олон жил энэ төрийн өмчийн компаниудын удирдлага дээр ингээд улс төрчдийн нөлөө ордог, ингээд улс төрийн томилгоонууд хийдэг нь бол үнэн шүү дээ, тийм. Энийг л бид нар одоо болох ёстой. Мэргэжлийн удирдлагын баг ажиллах ёстой. Одоо сайн жишээ бол МИАТ. МИАТ гэдэг мэргэжлийн удирдлагын багтай ковид үед энэ компани бараг дампуурлын ирмэг дээр байсан. Одоо 3 жил дараа л ашигтай ажиллаа. Шинэ онгоцнуудтай боллоо. Нислэгийн тоон нэмэгдэж байна, зорчигчдын тоон өсөж байна. Энэ бол аягүй сайн эерэг үзүүл. Энийг бид дэмжиж явах хэрэгтэй. Яаж дэмжих вэ гэхээр жишээл Эрчим Монголын харьяа бага компаниуд дээр бид нар ямар компаниудыг нэгтгэх үү? Ямар компаниуд огт энэ нэгдлийн харьяад байх ёсгүй юу? Аль компаниудаа бид нар IPO хийж нээлттэй хувьцаат компани болгох уу гэдэг стратегийн шийдлүүдийг гаргаж ирээ засгийн газараар батлуулаад шаардлагатай бол улсын их хурлаар тогтоолоо батлуулах ийм л ажил юм. Эрчим хүчин дээр яг нөгөө гал үүрээд ажилдаг хүмүүс нь салбартаа тогтгоо олчлоо. Дарга нарын тоо данхаагаад байна гэдэг зүйлийг үе үенийг салбарын цугсган хэлээд байна тийм. Тэгэхээр энэ цомогтгол энд чиглэгдэх. Тий, цомогтгол бол яг бас нэг буруу ойлголт санаатай санаагүй нэг буруу ойлголт явуулаад байлээ. Одоо Эрчим Монгол орж ирээл ингээл дашраар нь хүмүүсээ халаал уу? Ерөөсөө тийм биш. Бид нар инженер техникийн ажилтнуудад огт тэр хүндэхгүй. Яг үл тэр хүмүүс чинь энэ салбарыг авч явж байгаа, нуруу нураа авч явж байгаа, аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа хүмүүс бол энэ одоо цомогтлон гэж яриад байгаа хүрээнд ерөөсөө орохгүй байхгүй. Одоо жинхэнэ тэр захиргаа удирдлага яагаад одоо жишээл зарим төрийн өмчийн компаниуд дээр стратеги бодлогын газар ингээд 20-30 хүн ажиллах хэрэгтэй. Ямар нэгэн стратеги байдгийг. Тийм үстэй. За байдсан бол тэрэн дээр яагаад 20-30 хүн ажиллах хэрэгтэй. Гэх мэтлэн зарим компаниуд одоо нэг чиглэлтэй компаниуд яагаад компани тус бүрэн ингээд хуулийн хилцтэй, гадаад харилцааны хилцтэй байх ёстой. Энэ зарим одоо дундын ийм чиглэлүүдийг нэгтгээд аутсорс хийх гэдэг утгаар нь дундын тэм үйлчлэгээ болох хэрэгтэй байхгүй. Тэгжээж бид нар энэ зардлаа хэмнэ штэ тийм. Ингэснээр одоо удирдлага захиргааны хэрэггүй одоо
зардал данхар энэ бүтцийг багасгаад тэр хэмнэсэн мөнгөөр нэгдүгээрт одоо компани ашигт ажиллагаанд сайн найрмуулна. Хоёрдугаарт шаардлагатай бол инженер техникийн ажилтнуудаа цалин нэмнэ. Тэ гуравдугаарт одоо шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх. Тэгээ мөнгөний их усрын гарч ирнэ гэсэн үг шүү дээ, тэ. Мэдээж хэрэг оронтой багасна гэдэг чинь одоо шууд зарлангууд л ингээл зардал хэмнэгдэхгүй энэ чинь одоо нэг жилийн хугацаа орно. Тэгэхээр бид нар бол мэдээж хэрэг одоо попросон тим юу хийхгүй яг л одоо бодит орон тооны хэмнэлт хийж байгаа. Тэрийг одоо юу гэдэг 10-20% бууруулна гэхээс илүү компани болгон дээр ажлын байрны зураг авалт хийгээ. За энэ хүмүүс чи юу гэдэг энэ чиг үүрэг нь одоо давхцсан байна уу? Шаардлагатай байна уу? Тэ энэ хин одоо ажиллаа яг хийдгийг энэ хийдгүү гэдэг л энэ л ажиллагаа хийгдэнтэй. Ийм нэг олон нийтээс шүүмжлэл байна. Эрчим хүчний яам гэдэг бие даасан яамт. За эрчим хүчний зохицуулахаараа гэдэг одоо бодлогын юм газар. Тэгээд нэмэх нь эрчис Монгол байна. Хариуцлага хүлээх болохоор энэ 3 талын чи хинч миний буруу гэж хэлэхгүй байна. Тэгчээд ингээд бүх эрх мэдэлтэй, ажиллах хүчтэй 3 өөр юм салцсан чиг өдөртөгтэй юм шиг гэж яг олон нийт. Яг жоохон буруу тийм. Та нэг яг нюанс юм гаргаад өгч. Хин юм хариуцлага. За эрчим хүчний яам бол бодлогын яам. Өөрөөр хэлбэл энэ салбарын бодлого, энэ салбарын өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг яам нь. Аюулгүй ажиллагаа. Тийм. Эрчим хүчний юу хороо болохоор тарифын зохицуулалт. Жишээл одоо бүх үйлдвэрлэгчдээс юуг нь үйлдвэрсэн цахилгааны нэгтгэхэд тэгээд борлуулалтынхаа мөнгөний бас нэгтгэхэд ингээд хин яаж хуваараар хөвчиж ингэж тараах асуудлыг шийдэж өгдөг. Ямар одоо энэ жил одоо 25 мө 26 онд эрчим хүчний салбарын компанид ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх үү, тэрийг яаж нөхөх үү гэдэг ийм ажил хийдэг. Эрчим Монгол орохоор нэгдүгээр төрийн өмчийн энэ салбарын төрийн өмчийн компаниудын хувьцаа эзэмшигчийн одоо эрхийг хэрэгжүүлэх компани нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар засаглал дээр нь ажиллана, зөвлөнө. Санхүүгийн үр ашигтай оновчтой одоо бүтээц шийдвэрүүд дээр нь бас зөвлөгөө өгнө. Энэ бол яг одоо Казахстаны Самрук Казана гэдэг нэгдэл компани байдаг төрийн өмчийн компаниудын Temasek гэдэг Сингапурын төрийн өмчийн одоо холдинг компани байна те. Энэ загвараар л цаашдаа явна гэж байна. Энэ бол шинэ бүтц биш. Эрдэнэс Монгол ингээд олон жил бараг 10 гаруй жил ингээд үйл ажиллагаа явуулсан. Эхэндээ бас л ингээд учир нь олдохгүй яам нь яах үгүй гэл тийм асуудал гарч илээсэн байлээ. Гэхдээ одоо ингээд ажил нь жигдрээд зүг явж байгаа байхгүй. Эрчим хүчний яамд бодлогын одоо захиргаа удирдаг бодлогын ингээд баахан нэгжүүд идэв шүү дээ. Энэ ажлыг хийчихмэж юм шиг. Тэрнээс юу нь өөр юм гэж асуух гэдэг. Яг хоо эрчим хүчний яам өөрөө одоо жишээл засаглал дээр нь дангаараа өөрчлөлт хийнэ гэхээр нөгөө ашиг сонирхлын зөрчил үүсч гээд байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ чинь эзэмшдэг мөртлөөсөө бас бодлогын тодорхойлдог яам болчиход идэг тийм. Тэгээд одоо тэр аль ч одоо төрийн өмчийн компани тууз дээр зөвхөн эрчим хүчний компаниуд биш нөгөө яамдын төлөөлөлч бүгдээрээ тэр компани тууз дээр сууж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эн чинь нөгөө нэг юм миний хэлээд байдаг засаглалыг үнэхээр одоо дөрвтэй сайжруулахыг бол тузаас нь эхлэх хэрэгтэй. Тузууд нь мэрэгжлийн болж эхлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг төрийн төлөөлөл байгуулгүй яах вэ? Гэхдээ дан төрийн төлөөлөл байж болохгүй гэсэн л тийм зарчим яриад байгаа. За одоо ингээл нэг тог тасрах үйл явц явж магадгүй. За дулааны асуудал хөндөгдөн тий. Энийг хідүүлээ яах вэ? За нийслэл дээр нэг хідэн жижиг сэжиг юм төсөл яваад нийслэлийн тог арайч нэг одоо ойр унтралт нь их багуулчлаа шүү дээ. Өнгөрсөн намрыг бодгоо. Цааш хідүүлээ яах вэ? Дулаан бол бүр хүнд болж байгаа шүү дээ. Тийм одоо дулаан бол тийм хамгийн асуудалтай хэсэг нь бол дулаан. Цахилгаан нь бол харьцангуй одоо энэ бөөрөлжүүдийн хувийн хвшлийн төрдөө юу тийм цахилгаан цаас ашиглалтанд ороод ингээд хүчин чадал нэмэгдээ явчихвал цахилгааны хувьд бид нар ойрын хэдэн жил харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ л нөгөө Оросоос цахилгаан импортлдгоороо импортлно тийм. Дулаан дээр бол ялцчгүй одоо Улаанбаатар хотын төвжирлийн асуудал чинь бас тодорхой хэмжээгээр дулааны нэгдсэн системтэй л холбоотой шүү дээ. Бүгд л дулааны их усртай ойрхон байх гал ингээл энд шаваад байгаа тийм. Тэгэхээр одоо энэ нийслэлийн
удахгүй тенденц зарлах гэж байгаа тэр 5 дугаар цахилгаан станц гэж яриад байгаа шүү дээ. Тэр бол 3-4 жилийн дараа хэрвээ амжилттай хэрэгжээд явах юм бол ашиглалтанд орно. Энэ бол их том их үүсвэр болно. За ТЭЦ 3-ын тэр ослоос болоод одоо нөгөө технологийн өөрчлөлт хийгээд цахилгаанд үйлдвэрлэдэг гэсэн турбинуудаа илүү дулаан үйлдвэрлэдэг турбин болгож өөрчлөөд ингээд ямар ч энэ үглийг бол давхын хувьд авчин өнгөрсөн онд бол амгалан дулаан цахилгаан станц дээр өргөдгөөд өвчин чадлыг нэмэгдүүлсэн тийм. Нөгөө талаас одоо мэдээж хэрэг зөвхөн одоо нийлүүлэлтийн бид нар бодохоос гадна хэрэглээ тал дээр нь бас бодох хэрэгтэй. Яаж одоо энэ шинээр баригч оролцсон зөв дулаалсан байх юм те. Эрчим хүчний хэмнэлттэй байх хэрэгтэй. За эрчим хүчний яамныхан бас ингэж хэлээл байгаа. Яг одоогийн тарифаар дулааны өртгөөсөө хямд нийлүүлж бараг 60% бага байгаад байна. Тийм болохоор эн чинь ингээд нөгөө нэг эдийн засгийн одоо онлоороо ч гэсэн иймэрхүү салбар бол явах удаан явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр одоо хичнээн одоо энэ бол тийм хэцүү сэдв болооч бид нар ингээд үе шаттай ингээд дулааны тарифаа нэмэгдүүлэх нь гарцаагүй л гэж би бодож байгаа. Тэгжээж ядаж энэ нөгөө нэг өртөгтэй ингэж жоохон дөхүүлэхгүй байвал энэ чинь ингээд цаашдаа хувийн хвшлээ эзэж дулааны цахилгаан станцын руу орохгүй шүү дээ. Одоо Парист явбал өөр улсаар явхаар бид нар чинь жоохон хүүтэн газар явж байгаа тасаад ирчдэг тийм. Бид нар бол өөр цонхны нэг гэдэг шүү дээ. Химнэх гэдэг сэтгэлгээг үнтэй л холбогдол одоо ийм ажил руу явахаас өөр аргагүй юу? Ер нь бол тийм. Одоо химнэлтийг бол янз бүрээр хийх аргууд байдаг. Гэхдээ хамгийн одоо оновчтой нь бол ингээл тарифаар л зогсон. Өөрөөсөө л ингээл төрөвчтэй л ярихаас өөр аргагүй болчихж байгаа юм. Тэгэхгүй тэгэл нэрээ өөрөө чи хэлдгээр үүлдээ фарм 100% хүчин чадлаар ажилладаг бид нар халууцаар цонхоо онгоолгох тийм. Энэ бол ингээд хайрын юу байхгүй эрчим хүч. Хамгийн хурдтай хэмнэлтийн арга бол одоо тариф руу голгож байгаа. Үн дээрээ л гэж байгаа. Тий, үн дээрээ нэгдүгээрт одоо технологийн шийдлүүд байгаа. Энэ нөгөө шугамын алдагдлан гэж ярьдаг тийм. Цахилгаан станцаас хэрэглэгч рүү явж байгаа шугам дээр бас алдагдал 10-20% гардаг жишээ нэ тийм. За тэгээд шинээр баригж байгаа байшин барилгуудын дулаалах, изоляц одоо тэр технологиг зөв ашиглах, оновчтой ашиглах. Тэгээд хэрэглэгч нь өөртөө бас зөв одоо зохистой хэрэглээтэй байх л тийм л зарчим руугаа бид шилжих хэрэгтэй л гэж бодож байна. Төсвийн санал аваа явж байна л да. Эрчим хүчний одоо эрен бэлхээр нөгөө ярьдаг шүү дээ. Соёлын төв, соёлын яамд ийм их мөнгө өчөөд бидний галтай байх өвгүүдэд дээр ийм мөнгө тавьсан. Тэгээд ингэ 100 дэлбэрсэн мөнгө байхгүй байсан гэдэг тийм. Тэгээд жилийн дараа 3 жилийн дараа. Тэгэхээр эх оны төсвүүдэд дунд хугацааны төсвийн төлөвлөлтөнд энэ салбарын төсвийг яаж бэхжүүлэх саналаа өгж байгаа вэ? Гал арга цаас биш. Шинжлэл хийн тий. 3 дугаар станц дээр том шинжлэл хийх бол 50 жил явцсан гэдэг хэдүүл яриас байгаа тийм дээ. Том шинжлэл, том хөрөнгө оруулалтын ажлыг төсөв рүү өгөх ажил дээр яаж манлах гэж байна. Яг бид нэр Эрчим Монгол бол төсвөөс ямар ч нэг хамаарал байхгүй. Бид нар бол одоо улсын төсөвт нэг санал өгөх эрхч байхгүй. Зүгээр бидний яамтай зөвшөөрлөж юу гэж ярьж байгаа гэхээр одоо энэ эрчим хүчний